Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өмгөөлийн Legal Guide хуулийн фирмийн зүгээс шинээр батлагдсан хууль тогтоомжийн тухай цувралыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаарт төр хувийн хвшлийн түншлэлийн тухай ойлголтын талаар энгийнээр тайлбарлая. Төр хувийн хвшлийн түншлэл гэж юу вэ гэвэл хувийн хвшил болон төрийн түншлэгчид хамтран түншлийн гэрээ байгуулж эрсдлийг оновчтой хуваарлах замаар нийтийн зориулалтад дэд бүтэц төрийн үйлчлэгийг олон нийт төрийн түншлэгчид үзүүлэх, төлбөрийн үүргийг гүйцэтгэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хэлдэг. Энэхүү түншлэлийг хэрэгжүүлэх салбарт хамаарах нийтийн зориулалтад дэд бүтэц гэж юу вэ гэвэл нийтэд зориулсан төрийн үйлчлэгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газар дээр доор барилгах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц бүтээц бүхий байгууламж зэргийг хэлдэг. Харин төрийн үйлчлэгээ гэдэгт дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт хамаарах төрөөс иргэдэд хууль тогтоомж стандартын дагуу үзүүлж байгаа үйлчлэгийг ойлгодог. Харин түншлийн төсөл гэдэг нь өөрөө эдгээр салбарт хамаарах нийтийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилготой хувийн хвшлийн түншлэгчийн гүйцэтгэх ажлын агуулгыг багтаасан нийтэд чиглэсэн төслийг хэлдэг. Энэхүү харилцаанд оролцож байгаа төрийн түншлэгч гэдэгт Монгол Улсын яам, аймаг нийслэлийн засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчт хамгаалсан хуулийн этгээдүүд хамаардаг. Харин хувийн хвшлийн түншлэгч гэдэгт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан гадаад дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон хуулийн этгээдийн нэгдлийг ойлгодог. Төр хувийн хвшлийн түншлэл нь урт хугацааны гэрээний үндсээр хэрэгждэг бөгөөд хувийн хвшилд төслийн эрсдэл, менежментийн хариуцлагыг хүлээлгдэг. Харин төлбөрийн үүргийг төр эсвэл хэрэглэгч төлдөг гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байдаг. Түншлийн гэрээг тохиролцооных нь агуулгаас хамаарат олон төрлөөр байгуулж болдог. Их газрын эрх зүйн тогтолцоонд түншлийн харилцааг холимог гэрээгээр зохицуулдаг гэж үздэг. Харин манай улсын хувьд төр болон хувийн хвшлийн түншлэгч нь тухайн эрх зүйн харилцаанд энэ тэнцүү оролцдог гэдэг агуулгаар иргэний эрх зүйн гэрээ байхаар хуульчилсан. Түншлийн харилцаа нь онолын хувьд олон тооны давуу талтай. Орчин үед энэхүү түншлэлийн эцсийн эерэг үр дүнг хэрэглэгч буюу иргэн хүртдэг гэж үздэг бөгөөд экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, байгаль орчинд хор хөнөөлөлгүй төслийг хэрэгжүүлэх зэрэг эерэг олон үр дагаврыг бий болгодог. Түншлэгчид урт хугацаагаар тухайн төслөө хэрэгжүүлэх боломжтой ба төр болон хувийн хвшилд үүсэх аливаа эрсдлийг гэрээгээр хуваарлаж тэнцвэржүүлдэг. Ингэснээр гүйцэтгэх эрх мэдлийн төсвийн зардлыг урт хугацаанд тогтвортой бууруулдаг ба хөрөнгийн ашиглалт чанарыг сайжруулдаг. Түншлэл нь хамтын ажиллагааны эерэг үр дүнд хүрэх зорилготой учраас хэрэглэгч төвтэй ухаалаг хандлагыг бий болгодог. Манай улсын хувьд 2010 онд концессийн тухай хуулиар хувийн хвшлүүдүүд төр өөрийн зарим чиг үүргийг онцгой эрхийн үндсээр шилжүүлж байсан. Амжилттай хэрэгжсэн концессийн жишээ гэвэл шинэ нисэх онгоцны буудал юм а. Харин Монгол Улсын их хурал 2022 онд төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулийг баталж концессийн тухай хуулийг хүчингү болгосон. Ингэснээр энэхүү хуулинд 2023 оны 12 сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гол үзэл баримтлалын хувьд концессийн онцгой эрхээс илүү өргөн хүрээнд төр хувийн хвшил түншлэлийг амжилттай хэрэгжүүлж хамтын ажиллагааны дараагийн түвшинд хүрэх зорилтыг бол тавьсан. Харин өмнөх хуулийн үйлчлэлд хамаарах концесстэй холбоотой харилцааг шинэ хуулиар бол зохицуулахгүй гэж хууль тогтоогчдын зүгээс үзсэн байна. Та бүхэн төр хувийн хвшлийн түншлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг биднээс тодруулах боломжтой. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар эргээ уулзцгаая.